Дорны хоолны нэг төрөл болох пловны тухай эртний араб, персийн уран зохиолд дурддагддаг. Азербайджан, Туркмен, Тажик, Узбекистанд хийсэн плов бүр өөр өөрийн гэсэн онцлог амттай. Эдгээрээс Узбек плов нь хурганы махыг хатаасан чангаанз, чавга, чангаанзны үр үзмээр амталж хийдгээрээ онцлогтой. Узбекистаны ард түмэн Фургана, Самарканд, Хорезм, Бухар, Ташкент гэгчлэн нутгийн онцлогийг харуулсан пловыг бэлдэж хийдэг. Пловыг хийхдээ 1 кг будаа тутамд 1 кг мах, 1 кг луун хийж, казмаг болон амтлагч, үзэм жимсээр давтагдашгүй өвөргөн цамтыг бий болгодог байна. Нийслэл хотод болж байгаа UB Food Festival Узбек 4 төрлийн хоолоор та бүхнийг дайлж байна. Узбекистан улсын 10 тогооч та бүхэнд 7 өдрийн турш хийж үйлчлэх болно.